За бид түрүүн бас ер нь бол бас Монгол банкны энэ 2026 оны мөнгөний бодлогын чиглэл 25 оны одоо хэрэгжилт бол бас агуулгын хувьд чанарын хувьд бол айгүй сайн болсон байна гэж хэлмээр байна. Тэгэхээр бас энэ дээр ажилласан хүмүүс бол сайн ажилласан байна. Цаашдаа анхаарах асуудал дээр нэг юм хэлэхэд бол одоо энэ иргэд маань одоо зээлийн өрийн дарамтанд их орж ийнэ гэж судалгаач чинь их гарсан байна. Гэтэ нөгөө талдаа бол эн чинь өөрөө нөгөө зээлийн мэдээллийн сангийн үйл ажиллагаа чинь бодит цагийн горимоор ажиллахгүй байгаатай холбоотой. Тэгэхээр энэ чиглэл рүү одоо хөрөнгө оруулалтаа хийж энэ үйл ажиллагааг сайжруулахаар анхаарах хэрэгтэй гэдэг одоо бид өнгөрсөн жилээс хойш яриад байгаа. Тэгэхээр энэ дээр бас нэлээд сайн ажил хийх хэрэгтэй хаа гэж харж байгаа. Хоёрдугаарт бас энэ 25 онд гадны хөрөнгө оруулалтаа гадны одоо хөрөнгө оруулалтын банкны сектор татхтлаар нэлээд ажлууд уулан төлөвлөснө. Гэтэл одоо манай улсын иргэд юу гэж одоо гаднаас гадаадын банк орж ирвэл одоо зээлийн хөө буурах гэдэг энийг нь одоо ингээ хориод өгдөг гэдэг ийм ойлголттой байгаа гэдэг. Тэгэхээр энэ тал дээр бас Монгол банк яг гадаадын хөрөнгө оруулалттай банкнаас одоо сонирхож Монгол банк руу одоо хүсэлт өгсөн юм байдаг юм уу, байдгүй юм уу? Энэ талаараа бас иргэдэд бас ойлголт өгч явахгүй бол одоо бас иргэдийн зүгээс бол ер нь бол гадны хөрөнгө банкуд орохыг нь хориглоод байна гэсэн юм ойлголт өгдөг. Тэгэхээр энэ тал дээр бас ажлууд зохион байгуулах хэрэгтэй хаа гэж харж байна. За улсын хурлын гишүүн Жаданбигийн хоёр.